олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах баярын мэндийг танд өргөн дэвшүүлье. Баярлалаа. За үзэгч олондоо сайхан өөрийгөө танилцуулахгүй юм. Намайг Батнасан гэдэг Юниколос сүлийн сургуулийн багангийн багшаар ажилладаг. Багангийн багш мэргэжлэр одоо хэд хичээлдээ ажиллаж байна? Одоо 17 дахь хичээлдээ ажиллаж. Ажлынхаа гарааг энэ сумаас эхэлсэн үү? Эхэлсэн 2009 онд. Дотор байрны багшаас эхлээд өдийг хүртэл багангийн багшаар ажиллаж байна. За тэгвэл энэхүү сайхан баярын чи өдөр сэтгэлийн бэлэг ирсэн байна. Энэхүү сэтгэлийн бэлгээ танд гардуулъя. За энэ сэтгэлийн бэлгээ хэнээс ирсэн гэж бодож байна? Манай хоёроос. За тэгвэл энэхүү сэтгэлийн бэлгээ дагалдаад танаа хайрт хань болон хүүгээс чинь мөн хайрын үгсийг илгээсэн байгаа. За энийг уншиж танилцуулъя. Хайр таньда миний амьдралын түшиг, манай гэрийн дулаан гал голомтыг бадрааж яваа. Хайр таньда олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэндийг хүргье. Чи бол зөвхөн манай гэрийн эзэгтэй биш, бас олон шав нарынхаа итгэлийг даасан мундаг багш, мэдлэг чадвараараа үлгэрлдэг чадварлаг хичээнгүй нэгэн. Хаанч байсан инээмсэглэлээрээ бусдыг дулаацуулж хүн бүхэнд ээлдэг ханддаг нийт сайхан сэтгэлтэй хүн гэдгээр чинь бид бахархдаг. Чи бид хоёрынхоо төлөө ямагт сэтгэл гаргаж гэр бүлээ хайр халамжаар дүүргэж нөхөр намайг хүү ган тогтох бид хоёрыг үнэхээр их хүндэлж түшиж тулж явдаг гэхийг чинь бид үргэлж мэдэрдэг. Хайр тань минь чиний минь инээмсэглэл, манай гэрийн хамгийн сайхан гэрэл, чиний минь хөдөлмөр бидний амьдралын хамгийн бат түшиг юм аа. Энэ сайхан өдөр чамдаан эрүүлэх, аз жаргал, инээд баясал хийж үтэх их үлсийн чинь зам үргэлж гэрэлтэж явахыг хүсэн өрөөё гэд. Энэхүү сайхан хайрын үгсийг илгээсэн байна. За баярлалаа. Та хоёртаа маш их баярлалаа. Хичээнгүй байх болно. За ер нь урд өмнө энэхүү баяруудаар бэлэг авч юу? Авсаа. Хамгийн сүүлд одоо таны хизээ баярлуулсан? Өгсөн юм байна. Сая сарын дараа 17 авч гисэн. За тэгвэл та одоо хантайгаа хань ижилтэйгээ нийлээд хэдэн жил болж байна? 2011 онд гэр бүл болоод одоо хүртэл нэг хүүхэдтэй байна. За энэ хугацаанд ханыхаа одоо ямар зан чанараар нь та бахархдаг вэ? Тэр сайхан зан чанараар нь бас сайхан хэлэх юм бол. Одоо хичээнгүй юм да. Нэг ажлыг бол тууштай хийдэг. Тэр нь сайхан санагддаг та. Баярлалаа таны цаашдын ажил хөдөлмөрт болоод өндрөөс өндөр амжилтыг хүсье. Мөн одоо цаашдынх нь ханыхаа ардын зам хүүгийнхаа хичээл зүтгэлийнх нь мөр сайхан сэтгэлийн бэлэг хэлэхгүй дээ. За та хоёртаа дахин баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд хүүхдээ бас сурлага мөчл өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За сайхан баярлалаа.